нөхцөл байдал тийм амаргүй байгаа гэдгийг би хамгийн түрүүнд хэлмээр байна. Яагаад гэвэл өнөөдөр хүүхэд буруугүй. Өнөөдөр зам төврийн осол хэрэгээр жилдээ 50 орчим хүүхэд одоо нас гарч штэ тийм ээ. 4500 орчим хүүхэд одоо ямар нэгэн байдлаар хохирогч болж байна. Энэ бол туйлын эмнэлтэй тоо. Энэ тоог бид яаж багасгах юм бэ гэдэг асуудал бол бидний Монгол улсын хэмжээнд бол маш чухал асуудлын нэг гэж бодож байна. Энэ хүүхдийг зам төврийн осол хэрэгээс багасгахын тулд бид нэр бас их олон ажлуудыг хамтарч хийх ёстой. Иргэд маань бүгд одоо энд оролцох ёстой. Иргэдийн оролцоон дотор бол би багш нарын үүрэг бол маш их чухал гэж бодож байна. Яг тэгвэл хүүхдүүд багш нарыгаа маш их итгэдэг. Хүүхдээ багшийн хэлсэн үг бол одоо хууль мэт. Тэр насан туршид нь үлддэг ийм одоо юу шүү дээ. Тэгэхээр багш нар маань хичээл сургалтынхаа явцад энэ одоо бас сургалтын одоо арга барилаа өөрчлөөд энэ хүүхдүүдэд одоо амьд явах, эрүүл явах энэ баталгааг хангахын тулд бас зөвлөж туслаж өгөх ёстой. Насных нь онцлог тохирсон мэдээлэл, дадал зуршлыг олгох асуудал маш чухал байдаг. Энэ одоо зүйлийг олгохын тулд бид нар өнөөдөр энэ сургалтыг зохиолж байна. Багш нар бол хүүхдэд дээр дамжуулан энэ ойлголтыг өгөх нь бол маш зөв. Энэ гаргалгааг ч гэсэн зөв болж харсан тас маш их талархаж байна. Би бол энэ хүүхдэд өгөхөөсөө гэхээсээ илүү хүүхдүүдээр дамжуулан түүний эцэг их ар гэр асар хамгаалалт томчлолт нөлөөллийн энэ бас цаад юг маш сайн олж харсан байна л гэж харж байна. Маш сайн сургалт болж байна. Хүүхд маань томчууд энэ өөрснөө дүрм зөрчиж гарцаар одоо шинэ яг зөв явдаггүй байхгүй юу? Тэгэхэд хүүхд маань энэ мэдлэгийг олсны дараа аав ээжтэй нөлөөлөөд тэгээд одоо ослоос бүх хүнийг аврах те сэргийлэх ийм боломж нэгтнэ гэж ойлгож байгаа.